Мэдээ үргэлжилж байна. Иргэд 102 полиц аппликейшнийг ашиглан 3 төрлийн зөрчлийн зурган мэдээллийг замын хөдөлгөөний удирдлагын төв рүү илгээх боломжтой боллоо. За замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тухайн мэдээлэлд үндэслэн торгуул оногдуулах маа. За энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлч Хатууяг хүргэнэ. 11-р сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотод зөвшөөрлгүй байршилсан болон явган үний зам талбайд автомашина байршуулсан тохиолдолд 102 полицийн аппликейшнаар дамжуулан тухайн автомашинд торгуул ногдуулдаг болж байгаамаа. Ингэхдээ тухайн торгуулийг илрүүлсэн буюу ирүүлсэн иргэнд торгуулийн хэмжээнээс шалтгаалаад 10-аас 20% урамшууллыг буцаан олгох юм а. Тэгэхээр иргэдийн хувьд болон жолооч нарын хувьд энэхүү ажил дээр ямархуу санаа бодолтой байгааг бид тодрууллаа. Манай Монгол шиг юм зогсоол муутай газар бол нэгэндээ тэгэж бас жоо хайргүй л хандж байгаа юм шиг санагдчих. Торгуул нэгээс хангалттай л их торгож байгаа шүү дээ. Би зогсоолд байсан бол би төлбөртэй ч вэ. Энд ч хуучин төлбөртэй байсан шүү дээ. Энэ рүү оруулаад л ордог байсан шүү дээ. Одоо төлбөргүй болчиход яах юм. Одоо ингээ машина манаа сууж шүү дээ. Одоо тэгэл тэр хүн зураг аваад тавил тэгэл одоо яах вэ? Би тэгэл 20 цаасаа торгуулаад тэр хүн 4000 цаасаа авах нь одоо өөр яах юм. Тэгвэр ямар шарга байхгүй шүү дээ. Гэхдээ одоо буруу шүү дээ. Гэхдээ зогсоол хангалттай байхгүй бах чинь ингээд иргэдэг хооронд нь л одоо ингээл нэгнээс нь аваад нэг нь мөнгөтэй болно гэдэг чинь одоо буруу шүү дээ. Тэр бол уусаа хэцүү шүү дээ. Зогсох газар олдохгүй юм шахна одоо ингээл төр зогсож. Энэхүү аппликейшнийг ашиглан нийт 3 төрлийн зөрчлийг мэдээлэх боломжтой. Тухайлбал төр буюу удаан хугацаагаар зогсохыг хориглосон газарт явган хүний зам дээр автомашина байрлуулсан тохиолдолд чиглэлийн тээврийн хэрэгсэлд саадуулах үйлдэлийг зөрчилд тооцсноо. Харин тус зөрчил удаа дараад автагдсан тохиолдолд ямар хариуцлага тооцох тал дээр дараах хариултыг өглөө. За тухайн зөрчил удаа дараа татамжтай гаргаж байгаа нөхцөл байдал дээр замун дээрээс нь одоо торгуулийн арга хэмжээ тооцогдоод торгуулаа хуулийн хугацаанд тушаагаагүй олон торгуулалт явж байгаа тохиолдолд төр зөрчлийн тухай хуулийн 3.8-ийн 4 дахь заалтын дагуу жолоодохыг нийтлэлийн хугацаар хасах хэцүү зохицуулт байна. За мөн дээрээс нь тухайн жолооч маань торгуулаа тушаана тушаагаагүй олон торгуулалт явж байгаа юм бол зөрчлийг бүрдүүлээд шүүх рүү шилжүүлэх ийм зохицуулт байгаа. Иргэд тус аппликейшнийг ашиглан цагдаагийн байгууллагад дүрстэй дуудлага мэдээлэл өгөх, мессеж илгээх боломжтой. Мөн тусламж үзүүлэхээр ирж яваа цагдаагийн автомашины байршил тус аппликейшн дээр харагдана. Харин иргэдийн ирүүлсэн мэдээллийг үндэслэлтэй гэж үзвэл нэг зөрчилд 2-оос 4,000 төгрөгөөр тооцож урамшууллыг олгох юм а. Харин урамшууллыг улиралд нэг удаа олгож байхаар болсон байна.